Өнөөдөр төрийн ордонд бид эмэгтэйчүүд чуулга эхэллээ. Улсын хурлын тамгын газар нэгдсэн үндэсний байгууллага Койка Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулж байна. 21 аймаг нийс Улаанбаатар хотын шат шатны иргэдийн төлөөлөгчийн хуралд нийт 2212 эмэгтэй төлөөлөгчид сонгогдсоноос төлөөлөл болон 800 төлөөлөгч эмэгтэйчүүд энэ удаагийн чуулганд оролцож байна. Монгол улс 1924 онд анх дугаар үндсэн хуулиа батлахдаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэй хэмээн хуульчилж байсан Аз твийн анхны улс болж байсан төвхтэй. 1992 оны парламентын сонгуульд зөвхөн 3 эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол 2024 онд 32 эмэгтэй сонгогдсон нь Аз твд хамгийн өндөр оролцоотой орны нэг болж чадсан юм а. Ингээ аваад үзэхэд ихтэй эмэгтэйчүүдийн маань хувьд бас асуудлууд бас их байна. За бидний хувьд гэсэндээ улсын хурлаас батлан гарч байгаа олон хуулиуд маань бид нар сүүлийн үед бол засаг захиргааны олон эрх мэдлийг, төсвийн олон эрх мэдлийг бүсчилсэн хөгжлийн хүрээнд ч гэсэндээ орон нутг руу өгнө гэд шилжүүлж байгаа олон хуулиудаар. Гэтэл иргэдийн хурлын төлөөлөгчдийн хувьд энэ тухайн мэдээлэлүүд бага байдаг. За хуулийн дагуу та бүхэн орон нутгийн төсвөөс ийм асуудлуудыг хариуцж байгаа шүү. Та бүхэн хуулийн дагуу энэ дээр хяналт тавих ёстой шүү гэхэд ийм төрлийн мэдлэг мэдээлэл заримдаа оролцооч гэсэн тутамг байгаа нь харагддаг. Эмэгтэйчүүдийн маань хувьд өөрийн ирэхгүй ямар ч мэргэжлийн байсан бай, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд гэрүүлийн асуудлууд гэдэг энэ хотлон асуудлууд эмэгтэй гишүүдээс, эмэгтэй төлөөлөгчдөөс асуугддаг. Тийм учраас энэ удаагийн чуулган дээр 32 улсын хурлын эмэгтэй гишүүнтэй болсон. Энэ бол манай парламентын түүхэндээ дамжалтай 25% гэдэг бол түүхэндээ дамжалтай. Орон нутгийн түвшинд манай улсын орон нутгийн сонгуулийн эмэгтэйчүүдийн квот бол 20% хэвээрээ байгаа. Гэхдээ нийтдээ 27 орчим хувь нь эмэгтэйчүүд сонгогдож чадсан байна. Энэ бол бас эмэгтэйчүүд орон нутгад илүү хүлээмжшөрөж байна гэсэн. Монгол улсын хэмжээнд 21 аймаг 9 дүүрэг за 330 сумд улс төрийн сонгуульд орж өрсөлдөж ялалт байгуулсан бүгд намын төлөөлөл бүсгүүчүүд маань 800 эмэгтэй чуулж байна. Ер нь альва шийдвэр гаргах бодлогын төвшөнд гендрийн тэгш байдал гэдэг бол хамгийн чухал байдаг. Айл өргөч гисэн Монгол гэрээр бодоход хоёр баг нь энэ тэнцүү бэжиж гэр бүрэн дүүрэн сайхан мөн Монгол гэр болдог үстэй тийм ээ. Энэ агуулгаараа ч гэсэн шийдвэр гаргах төвшөнд эмэгтэй эрэгтэй хүмүүсийн оролцоо тэгш байж өнөөдөр бодлого шийдвэр бас уян хатан нийгмийн хөгжлийн үндэс суурь болсон хүн ам руу чиглэсэн, хүн амын хөгжил рүү чиглэсэн, нийгмийн амьдралын сайн сайхан руу чиглэсэн энэ уян хатан бодлого хэрэгжих нөхцөл бүрднэ гэж үзэж байгаа. Улсын хурлын эмэгтэй гишүүд өмнөх парламентод авилгын эсрэг хууль, тэтгэвэр тэтгэмжийн тухай, хүүхэд хамгааллын тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэд дэмжих тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай зэрэг олон хуулийн төслүүдийг санаачилж ажилласан. Орон нутагт шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлд дахиж гарч байгаа аймаг бол Өрөөнг аймаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар анх удаа эмэгтэй хүн сонгогдсон. Энэ нь шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо дуу хоолойг тод хүргэх алхам гэж үзэж байгаамаа. Эрэгтэй эмэгтэй хоёр хүүс бол байгаль дээр харилцан зохицолгоот орших ийм цаанаасаа жамтай шүү дээ. За яг тэрэн шиг улс төрийн түвшинд гэдэг юм уу, нутаг орноо хөгжүүлэх, энэ Монгол улсын хөгжил дэвшилд энэ хоёр хүс харилцан тэнцвэртэй, харилцан хамааралтай, харилцан уялдаатай оролцож ижил ер нь аливаа зүйлийг тэгшэрнэ гэж боддог. За Өвөр Хангай аймгийн хувьд бол энэ жил аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгчөөс 10 эмэгтэй төлөөлөгч сонгогдож орж ирсэн. За ер нь ингээд нэг юм гендрийн буруу ойлголт гэдэг юм уу? Эмэгтэйчүүд ингээд жижиг юмыг харах ёстой. Эрэгтэйчүүд том юмыг харах ёстой гэдэг ч юм уу нэг ийм ойлголт яваад байдаг. Миний хувьд бол эмэгтэйчүүд илүү юмд хариуцлагатай хандаж чаддаг. Мэдээж эрчүүдийг хариуцлагагүй гэж байгаа юм биш. Гэхдээ шийдвэр гаргах төвшөнд бол эмэгтэйчүүд үнэхээр нийгмийн асуудлууд руу энэ хүчирхийлэл за бусад эмэгтэйчүүд, өргөтөл голсон эхчүүд, өргөтөл голсон эрэгтэйчүүд за бусад нийгмийн эмзэг асуудлууд руу бол үнэхээр айлын эзэгтэй шиг л ханцуу шамлаад яваад орчдөг. Орон нутагт байгаа шийдвэр гаргах төвшний иргэдийн хурал сонгогдсон эмэгтэй төлөөлөгч нар маань чуулж байна. За манай Орхон аймаг бол бас өнгөрсөн хугацааг бодоход эмэгтэйчүүдийн оролцоо илүү өндөр болоод төлөөллийн зарчмын хувьд бол зөв шийдвэр гаргах төвшөнд гэх юм бол яг шийдвэр гаргах өндөр юу гэдгийг аймгийн хурлын дарга орлогч гэдэг юм уу дарга албаншил сумын засаг даргач гэдэг юм уу энэ өндөр албаншил бол одоогоор манай Орхон аймагт бол эмэгтэй даргач гэдэг юм бол байхгүй байгаа. Гэхдээ яг төлөөллийн зарчмаараа эмэгтэй төлөөлөгчнийхөө гаргаж байгаа саналыг дэмжих, дэвшүүлж байгаа саналыг дэмжих тал дээр бол бас хэцэнгуй нэг үе дэвшил гарсан гэж үзэж байгаа. Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэмжээнд 796 төлөөлөгчөөс 143 эмэгтэй буюу 17.9%-ийг эзэлж байна. Харин сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэмжээнд 7235 төлөөлөгчөөс
2069 нь эмэгтэй төлөөлөгч буюу 28.5% эзлэж байгаа юм. Дорнод аймгийн Дашвалбар сумын Номин багаас иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдсон Бямсүрэн малчтын дуу хоолой болж байгаа гэдгээ хэллээ. Манай Дашвалбар суманд 21 судалтай 3 эмэгтэй төлөөлөгчтэй. Ерөнхийдөө эмэгтэй төлөөлөгчид бол өмнө нь цөөхөн сонгож энэ жилийн хувьд бол 3 судал авсан байгаа. Тэгээд цаашдаа бас эмэгтэй төлөөлөгчдийн судлыг олон болгож эмэгтэйчүүдэд нийгэм төрөх дуу хоолойгоо улам цаашлаад юун дээр ажиллаж байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийн төлөөлөл хэмжээний эмэгтэйчүүдийн асуудлаар байна. Тэгээд нөгөө хүүхэд боловсролын асуудлаар би бол нөгөө малчин эмэгтэй учраас одоо малчтын дуу хоолой, иргэдийнхээ дуу хоолой болж одоо тулгамдсан асуудлаа яаж одоо багтаа одоо ямар жишээ нь ямар одоо асуудлууд тулгамдж байна, яаж шийдвэрлэх вэ гэх тийм гарц гаргалгаа юу байна гэдгийг хурал дээр санал оруулдаг. Өнөөдрийн байдлаараа Дархан уул болон Өвөр хангай аймагуудын иргэдийн төлөөлөгчийн хурлын дараагаар эмэгтэй төлөөлөгчид ажиллаж байгаа бол аймгийн засаг даргын орлогчоор 3, дүүргийн засаг даргын орлогчоор 2 эмэгтэй төлөөлөгч ажиллаж байна.